Өмнөгов аймгийн Хамбогд сумын нэгдсэн найзууд кофе шоп өдөр бүр шинэ бүтээгдэхүүнээр үйлчлэхээр зорж байна. Тус кофе шопоор сумын иргэд найз нөхөд гэр бүлээрээ үйлчлүүлэх дуртай болжээ. Ариун цэцэг нөхрийнхээ ажлыг дагаж Өмнөгов аймгийн Хамбогд сумд амьдрах болжээ. Тэрээр зүгээр суулгүй сумын төвд бизнес эрхлэхээр шийдэж Хамбогдын хөгжлийн хурцгуур сангаас 50 сая төгрөгийн зээл авсан байна. Зээн орчин үеийн өнгөшийдэл бүхий найзууд кофе шопоо нээжээ. Тэг анх мэддэггүй байсан хаана байдгийн бол хаанах юм бол гэл ингээд мэдэхгүй. Тэгээ одоохондоо ер нь одоо бол ер нь мэдэхгүй хүн гэж баргалж байхгүй. Нэг өдөр амарчигээ тэгэнгүүтчилдэг байнга л утас сангинжидэг. Нэг юм ганц юм гаргаал өвөө тасарсан гэл параметралаа тэгээд байхгүй. Тэнгүүдээ хотоос худалдаа авалтаа бас цаг тухайд нь дуусахын төгчөөвөл захиад бас захиал авчдаг. Өдөр бүр шинэ хийхийг л боддог доо. Доктор шууршилтай ерөнхийдөө өдөр болгоно л яг л цагтаа онгоно, яг л цагтаа хаана. Тэгээ ерөөсөө амралт байхгүй ажилладаг манайх. 3 сар болж байна. Анх ажиллахад ер нь амар сонир санагдчихсан. Тэгээ бүх юм нь өөр шинээр хийж байгаа болохоор те. Тасгаж явах удсан гэх юм. Би энэ сумынх биш байхгүй юу ер нь. Би Дорноговь аймгаас ирсэн. Тэгээд энэ дэгчдэр ирээд энд ажилд орсон. Өмнө хийж байгаагүй. Хийхэд тэгээд ер нь хүнтэй сайн харьцаар л юм байлаа те. Тэгээ харьцаагаа сайжруулах. Магтаал авахгүй юм уу? Үйлчлүүлэгчээсээ тий. Копигоо их бас гоё. Тий. Хамбогд сумын иргэд төрсөн өдөр тэмдэглэл дарах хэмжээ найзуудаараа хийх уулзалт зэрэг найзууд кофе шопт цагийг өнгөрүүлэх дуртай болжээ. Кофе шопын хамт олон билүү, шейк зэргээс гадна халуун пицца зэрэг махан бүтээгдэхүүнээр үйлчилгээгээ уламжилж сумынхаа иргэдэд тав тух сэтгэл ханамж мэдрүүлэхээр зорих болжээ.